Өнөөдөр айдсын тухай ярилцъя. За тэгэхээр дэлгэрэнгүй энэ бол маш өргөн сэдв. Их олон цаг ярилцаж магадгүй сэдв. Ягаад гэвэл нэг л айдсыг задлахад цаашаа задраад яваад байдаг. За гэхдээ энэ өнөөдөр бид нар маш жоохон бага хэмжээгээр хэлбэрээр ярилцсан. За ингээд бид нар энэ дэлхийрээд хамгийн ихний сургамж авдаг бид нар. За энэ бол юу ямар сургамж ихээсээ бид нар авдаг вэ гэвэл битгий айгараа гэсэн сэдв яг биднийг тайтгар болдог. Энэ бол бидний хамгийн ихний сургамж байдаг. Битгий айгараа гэдэг. За энэ бол бүүэ буюу бүүэндүү. За тэгэхээр бидний эхчүүд яг биднийг энэ хорвоод ирсэн шинэ хүн тийм үү? Шал өөр газараас ирсэн. Тэгэхээр яг эхний хамгийн бидэд өгдөг зүйл нь бол битгий айгараа гэсэн. Бүү айгараа гэдэг. За тэгээд бид нарт яг бүүэндүү яг хамгийн эхлээд биднэрт хүрдэг. Бүү айгараа гэдэг нь бүүэндүү гэсэн үг шүү дээ. За ингээд яагаад энэ хүрээд ирвэ гэдэг. Тэгэхээр бас сони юм бэ. Би сайхан нэг зүйл олж мэдлээ. Бидний ерөөсөл энэ хүн гэдэг амьтны ерөөсөл анхны айдас ерөөсөл хоёрхан байдаг юм. Нэг нь болохоор өндрийн айдас байдаг юм бэ. Нөгөөх нь болохоор чанга дуунаас бид нар айдаг юм байна. Нөгөө нэг бид нар дээрээд байдаг тийм үү. Шүүмжлийн айдас, үхлийн айдас, ядуурлын айдас, за аалз гэдэг амьтнаас айхаа айдас, ганцаардлын айдас гэдэг маш олон айдсууд байдаг тийм үү. Энэ бол ерөөсөө л хоёр дахьч буюу дараа нь бидний одоо хумсрын одоо гаргаж ирсэн айдсууд байдаг юм. За тэгэнгүүт бид нэр энэ дэлхийд анх ирлээ. Тэг яагаад бид нар ерөөсөө хоёрхан айдас бий болчихваа гэдэг. За энийг зарлаад үзэхээр бас хэн сонирхолтой юм байна. За эхнийх нь болохоор бид нар альва хүүхдүүд чанга дуунаас айдаг. Энэ бол бүгдэнд нь бидэрт байдаг. Энэ ч гэсэн одоо хүртэл надад байдаг. Би ингээд готрын явж явахад машин ингээд маш хүчтэй сигналтад би маш их айдаг. Тэгээд би энийг л энэс болоод би хөөсөн байхгүй. Яагаад би ингээд машины сигнал нь дургүй юм бэ? Яагаад би энэ сигналд намайг айдас хүргээ дараа нь тэр айдас намайг ууранд хүргэдэг вэ гэдэг. Ер нь бодоод байсан чинь бид нэр их тайван орчноос ирсэн. Ялангуяа бид ихийнхээ хөвлөд бид нэр яг усан дунд байдаг, маш тайван. Тэгээд бид нэр өөрсдөө маш аюулгүй гэж боддог. За тэгээд энд гарч ирэн гол яах вэ? Бидний хоёр чих ингээд стерео хүлээж авдаг тийм үү? Моно биш дээ стерео. Хоёр дэшээ чиглэсэн. Тэгэхээр энэ болохоор бүх орчны мэдээллийг зэрэг авдаг. Тийм болохоор хүүхэд ялангуяа нялх хүүхдээ бид нар мэдэн шнэ. Юунд дуунд ялангуяа өндөр зэрэглийн дунд маш их эмзэг байдаг. За тэгэхээр энэ бидний айдас байдаг байх. Дараа нь яг энэ айдас өөрийнхөө замаар алга болно тийм үү? Зарим нь одоо ингээд маш өндөр сонсголоо өндөр хөгжүүлсэн хүмүүсүүд дуу хөгжим гээд явна те бид нар бүр их нарийн тийм үү цаашаа ингээд нарийн хөгжүүлээд явна. Гэхдээ бид нар яг өндөр дуугаар өндөр дуунаас айсан хэвээрэл бас бид нар яг үлддэг. За дараа нэг нь болохоор өндрийн айдас. За энэ бол бид нар нэг ойролцоогоор нэг хийхэн хөвлөд байхаа гэж үзэхэд ойролцоогоор бид нар яг 1 метрийн хэмжээнд бид нар байн ингээд оршин тогтнож явсан. Ялангуяа одоо 9 сар 10 сар ч юм уу ихэнх хэвлэлд бид нар тээгдэж явах үедээ ерөөсөө л 1 метрийн зайд л бид нар яг байрлаж байсан байна. За тэгэл дараа нь шууд гарч ирэнгууд яг нөгөө нэг зайд очино эсвэл одоо доошоо явуулна эсвэл өндөр байдал гэх. Тэгэхээр бид нар яг тогтмол 9 сарын турш шүү дээ тий 9 сарын турш бид нар одоо ихийгээ одоо явж байхад бол тогтмол 1 метрийн өндөрт байсан хүн чинь яг айж эхэлдэг юм байна. Би өдөр хаана ичж байгаа гэдэг. За тэгэл машин суух, онгоцон суух гэж бидний яг өндрийн хэмнэл яг эрсдээс өөр болдог. За тэгэхээр бид нар яг багадаа ингээд ялангуяа эхний нэг хэдэн сард бид нар хэвтэй байдалд байдаг шүү дээ тийм үү. Тийм болохоор бид нар босч явтлаа бид нар яг нөгөө нэг босоо явах ёстой хүн чинь хэвтэй байдал нэлээд олон сар болохоор яг тэндээ дасна тэгээд босч явж эхлэхэд бол яг биднэрт унчих вэ гэсэн айдас байдаг. Ер нь бол энэ хөл дээрээ тогтоод яваа тийм үү энэ унчих вэ гэсэн айдас бол бид нар яг энэ өндрийн айдастай асар их холбоотой юм байна. Тэгээ бид нар энэ айдас байдаг. За яг тэгэл цаашаагаа бол энэ айдас маань багаар алга болдог. За гэтэл зарим хүнд бол бүр ингээд өндөр ууланд авирсаар байгаа тийм ээ. Бүр байхгүй болдог ч бий. Гэтэл ер нь бол энэ айдсын бил бол энэ айдас нэг жоохон ч гэсэн сүйдэр бол яг биднэрт байгаад байдаг. За тэгэхээр ийм үндсэн хоёр айдастай ирдэг. Энэ хоёр айдас бол бидний яг биднээс ер нь салж явдгүй маань их тийм нуугдмал хэвээрэл байгаад л байдаг. За ингээд эргээд бид нар одоо айдас гэдгийг бусад айдас гэдгийг бидсэн мөрө олж харъя.
За одоо ганцаардлын айдас, янз янзын айдсууд байгаа тийм үү? Шүмжлийн айдас, үхлийн айдас, муу юмнаас зугтах, сайн юмнаас зугтах айдас гэдэг. Ерөөсөө нэрлээд байвал энэ айдсууд ер нь л нэг нэлээд олон болно. Тэгэхээр энэ айдсууд бол ерөөсөө нэг тийм яг үндсэн мөн чанар нь бол нэг тийм айхтар тийм утга төгөлдөр бол биш байдаг. Ер нь яг тэр айдас гэдэг үгтэйгээ бол холбоотой биш байдаг. Ер нь бид нар яг үндсэн айдас бол нэг юм хоёрхан л байдаг юм. Бусад айдсуудыг бид нар харин яах ёстой вэ гэвэл энийг бол бид нар ухамсарлан ойлгож өөрийн биеэр гаргах ёстой. Тэгээд тэр зүйл айдас маань яг дараа нь яг байхгүй болно. Жишээр нь шүмжлийн айдас гэж бид нар ярьдаг. Тэг хүн шүмжлэхээс их айдаг гэл. Ер нь тэгэл бид нар хүн их шүмжлүүлээд байх юм бол энэ бол айхаа болчих. Яг л тэрийг яг бид нар тэрнтэй бид нар яг нүүр тулсан учраас тэрийг одоо ухамсарлаж ойлгосон учраас яг тэрийг бол бид нэр ингээд барчиж байгаа юм. Дараа нь бол одоо их шүмжлэгдсэн хүн бол дараа нь ер нь ямар нэгэн шүмжлээс огт айхаа болно тийм үү. Тэгэхээр энэ айдас байна уу? Байхгүй болчихно. Энэ бол хурамчгаа гэсэн. Дараагийнх нь заавал дахиад нэг жишээ авч үзье. За нэг алзнаас айдаг хүн байлээ гэж бод. Ялангуяа хүүхдүүд маш их алзнаас айдаг тийм үү. Гэтэл энийг бол зүгээр ховсын аргаар тийм эдгээр минутын дотор л энийг байхгүй болгож болдог шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ айдас байсан уу? Байсан. Байхгүй болсон уу? Байхгүй болсон. Тэгэхээр яг бас нэг хурамг зүйлийн тоонд очиж байгаа гэсэн. За дараа нь хүмүүсүүдийн их том айдсуудын нэг нь яг олны өмнө гарч үг хэлэх айдас байдаг. За энэ дээр бол өвдөг чичирн, хоолой зангирн 9 шидийн юм болдог. Гэтэл хүмүүс тийм үү. Энэ бол бас хоёр дахь айдас. Яагаад гэвэл хүн төрхтөө бол бүгдээс л айдаггүй. Яагаад гэвэл дэрийг бол энэ бол үндсэн одоо хамгийн одоо гол үндсэн аялал бол биш. Дараа нь гал илэрч гарч ирдэг. Яагаад гэвэл би ганцаараа миний эсрэг яг маш олон хүмүүс байна. Тэгээд би одоо тэр хүмүүсийг нүүрлүүгээ харж байгаа учраас тэд нар тэнд байна, би энд байна гэж өөрийгөө тусгаалснаас болоод яг олны өмнө үг хэлэх айдсын үндсэн санаа нь бол тэр байдаг. Энийг аваа хийчихээр яг хүмүүсүүд айхаа байждаг. Эсвэл нэг баян ингээл олны өмнө гараал яриад ингээл дасгал хийгээд байвал энэ айдас бас байхгүй болчихно. Тэгэхээр энэ байж байгаад байхгүй болчдаг айдсуудыг бол бид нар яах ёстой вэ? Энийг бид нар барж явах ёстой. Энэний цаануудаа шагнал байдаг. Энэний цаан сайхан зүйл байдаг гэдгийг бол бид нар мэддэг. Үндсэн хоёр нуугдмал айдас байдаг юм байна. Гэтэл энэ бол бас л бид нар тэр байхаа байсаар л байх болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл хүүхдүүдийн юунд дургу. Дуу чимээ шууган дургу. Нялхаа хүүхдүүд. Үг өтгөс ч гэсэн бас дургу шүү. Тэгэхээр бид нар эхлэл дээрээ яах вэ? Энэ чанга дуу чимээнээс айдаг. Төгсгөл дээр ч гэсэн бид нар яах вэ? Энэ чанга дуу чимээс бид нар иргэшээдэг. Нэгэсэнд залхдаг гэсэн. Ер нь бол залхах гэдэг чинь бас л дургугийн илэрнэ шүү дээ тийм үү. Дунд эсэд яах вэ? Байжлыг тэр бол байх ёстой зүйл. Өндрийн айдсан дээр ч гэсэн ялгаа авахгүй тийм. Ер нь бол тэгэл нэр нь бид нар ч гэсэн эхлээд бол өндрийн айдас маш их байдаг. Энийг бол бид нар сайн мэдэн те хүүхдийг тэрж байгаа нэг жоохон нэг 20-30 сандал доош нь болонгод гэл бид нар нэг галзуу болгон суусан юм шиг болдог шүү дээ. Тэр мэдрэмж бас байдаг. Бас хүн яг амьдралын төгсгөл настай болоод ирэхээр бид нар бас өндөр одоо юу гэдэг өндөрт байх байрлалд бид нар цугтаад ер нь л бол нэг тийм нам доор байхыг бид нар хүсдэг. Тэгээ энийгээ ч гэсэн бид нар янз бүрээр одоо цусны даралт тэглээ инглээ гэд энийг бид нар илэрхийлдэг. Тэгэхээр энэ хоёр зүйл бол айдас бол биднэрт анханасаа байдаг юм байна. Тэгээ бид нарыг энэ хорвоогоос явахад яг бас дагаад бид нартайгаа явдаг юм байна гэж би бол энийг ойлгож байгаа. Харин бусад айдсуудыг бид нар яах ёстой вэ гэвэл яг л нүүрэлт тулах ёстой. Эдгээр дандаа хуурмаг байдаг. Бүгд хуурмаг байдаг. Жишээ нь одоо дахиад нэг айдас авч үзье тийм үү. За юу байдаг мэдгүй. Үхлийн айдас байна. За энийг бол үхлийн айдас дээр ч гэсэн шүү дээ тийм манайхан мэдчихэж байгаа тийм үү. Ягаад гэвэл үхлээс одоо айхгүй болсон жишээнүүд маш их байдаг. Тэгээ бүр нэг жишээнд хамгийн ойрхон жишээ бол одоо хэн байна? Сократ байна тий. Ягаад гэвэл түүнийг бол хорлож алах га тий нийгэм тухай үед хор бэлдэж явахд өөрөө бол маш их яарч байсан. Аливаа над хороо нэг олигтойгоо шиг хурдан зуураад өгөөч би бас энийг ямар үзэгдэл байдгийм бэ мэдрий гэдэг тий. Тэгээд бас нэг хор үлдэжсэн хүндээ тэнгэрээ дуудуулж исэн. Тэгэхээр бас яг ингээд бас үхлээс бол хүн бол яхаа үхлийн айдсаас салж болдгийм байх гэсэн жишээнүүд. Тэгэхээр аливаа айдас бол ерөөсөө хуурамч үзэгдэл. Энэ бол бидний хуурж байгаа зүйл гэсэн. Айхад аргал хөдлөнө гэдэг чинь яг тийм болохоор бидний ер нь айдсыг яах ёстой вэ? Яаж ер нь зөв ойлгож авах ёстой вэ? За энэ бол хуурамч үзэгдэл.
Тийм үү? Энэ зүйл бол намайг хуурч байна. Тэгэхээр би энэ зүйлийг яах ёстой. Би энэ зүйлийг нүур тулах ёстой. Яг энэний цаана юу байдаг юм бэ? Яг ингэж нүур тулж ойлгож ухамсартаа би энийг татаж авах юм бол энэ бол энээс хойш энэ найз намайг яах вэ? Айлгахгүй. Энэ бол харин миний зэвсэг болно. Ер нь бол найзын нэг тийм давуу тал нь юу вэ гэдэг бол биднийг амьд үлдэхэд яах вэ? Зориулагдж байдаг. Нэгэсэндээ одоо бид нэр зам хөндлөн гарахад яах вэ? Юу тэрэгнээс одоо буюу машинуудаас бид нар айдаг. Энэ бол зөв. Ягаад гэвэл тэрнгээр бид нар гарч явахад яах вэ? Яалтчгүй л одоо сонор сэрэмжтэй явахгүй бол бид нар яах ч юм бэлээ, тийм үү? Эсвэл одоо бид нар танихгүй амьтнаас бид нар маш их айдаг. Эсвэл өөрөөсөө тийм том хүчтэй араатангуудаас бид нар айдаг, тийм үү? Ягаад гэвэл тэр намайг идчих магадгүй, тэр намайг алжиж магадгүй. Энэ сэрэмжин ч гэсэн бидэд бас хэрэгтэй байдаг. Амьдч ч гэсэн яг л эсвэл айх, эсвэл одоо зугтах, эсвэл тэмүүлэх гэсэн хоёр тэмцэх гэсэн хоёр л зарчим илэрдэг шүү дээ айдсын үед. Эсвэл одоо энэ бол аюултай зүйл байна гэж амьтад хүлээж авдаг. Эсвэл энэ бол аюулгүй зүйл байна. Би энийг дарангуулж болох юм байна гэсэн яг энэ хоёр л одоо үзэгдлийг амьтад үзүүлдэг. Тийм болохоор биднээс ч гэсэн энэ зүйлүүд бас илэр гарч идэг. Тэгэхээр бид нар айдас гэдэг зүйлийг бид нар өөрсд дотроо ингээд байлгаалах юм бол тэр бас яг хэлбэлцэл гаргадаг. Нэгсэндээ одоо жишээ нь одоо би нэг зүйлээс айдаг байл. За нохооноос айдаг байлаа гэж бод. Тийм үү. Тэгэхэд би нохоо харангууд яг миний айдас надаас маш их одоо гарна. Энийг бол тэр нохоо бол энэ хүн надаас айж байна гэдгийг бол нохоо бол андахгүй. Яагаад андахгүй гэвэл миний тэр айдснаас гарч байгаа тэр хэлбэлцэл тэр нохоонд хүлээж авж байгаа хэлбэлцэл хоёр хоорондоо яг тохирдог. Тэгээд л тэр нохоо амьтд бол ерөөсөн маш одоо өөрийнх нь зүгээр л одоо юу гэдэг зүн бэлгээрээ те зүн совингоор амьтны зүн совингоор л андддаг. Энэ бол надаас айж байна. Би энийг айлгаж байна. Энэ надаас айхгүй байна. Тэгэхээр би яах вэ? Би энэс айх ёстой. Би энэ хүн энийг би бол давмгаалж байна. Тэгэхээр би энийг яах вэ? Одоо айлах ёстой, барьж идэх ёстой, хазах ёстой гэдэг юм уу. Тэрийг л амьтад мэддэг. Бид нар яах вэ? Дотроосоо хэрвээ айдас бид нар яах вэ? Гаргах юм бол бид нар ямар нэгэн амьтад бол шууд бол өөрийгөө бол мэдгдүүлдэг. Харин тайвшрал, амар хамгалан, тайван одоо хайр гаргах юм бол бид нар яах вэ? Энэ бол одоо юу гэдэг энийг амьтад биддэг шүү дээ шууд. Энэ бол би айлах чадахгүй юм байна. Тэгэхээр нөгөө нэг согтуу хүн сохрохонтой ихчээр тийм ийм жишээ байдаг шүү дээ. Ингээл маш согтуу амар зуудаг нохоо тийм. Тэгтэл яг согтуу хүн зүгээр л ороод гараа явчихдаг. Манад нэг тийм тохиолдол байж ирсэн юм. Манад нэг жижиг хав байдаг гэсэн юм. Баавгагийн нэртэй. Тэгэл үнэхээр хэцүү хаав хэвээр бүгдийг айлах. Гэтээ тэгэл бүр тасарсан өвнийг бол яах ч гэрсэн. Тасарсан хүн дуулаад юм яагаад ирэн зөө. Ганц хоёр хуцаал болчихно. Тэр хүн бол бараг л одоо зүгээр л орчдөг тийм үү. Тэгэхээр ингээд бид нэр ухамсар ингээд тасарсан үед бол юу гаргах юм. Ямар ч айцсан аахгүй шүү дээ. Зүгээр л одоо хинч тоохгүй гэсэн. Тэгэхээр амьтад бол энийг маш мэдэрдэг. За тэгэхээр хүн яаж мэдэрдэг вэ гэвэл хүн бие биенээ ч гэсэн үнэнхэрийн сайн мэдэрдэг. Энэ надаас айж байна. Энэ надаас тэгж байна. Энэ надаас хүчтэй байна. Би энэс хүчтэй байна гэдэг. Тийм болохоор бид нар хэдий ч нэ дотроо баг айдас бид нар хуримтлагдана. Төдий ч нэ бид нар одоо эргэлэх зоригтой ч юм бэ бид нар их тайван байдаг. Хэдий ч нэ бид нар өөрсдийнхөө айдсыг хөөж гаргана. Эсвэл өөрсдийнхөө айдастай нүүр тулж түүнийг даван дийлнэ. Тэр хэмжээгээр бид нэр яах вэ? Маш их амар амгалан тайван биднээс тийм хайрын одоо илрэл хайрын энерги гарч идэг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө айдсуудыг яах ёстой вэ гэвэл ерөөсөө бүгдийг бид нар яах вэ? Цаасан дээр бичиж гаргана. Өөрөө нөгөөсөндө харна гэсэн. Тэгээд нэг нэгээр нь бид нар яах ёстой вэ? Түүн дээр ажиллах ёстой. Үнэхээр л тэр үндсэн хоёр айдас биш бол бид нар бусад бүх айдсыг бид нар яах вэ? Зөөлрүүлж, түүнийг даван туулж тийм чадах бид нар яах вэ? Ухамсар биднэрт байдаг. Ягдвал хүн гэдэг чинь тэрийг даван туулж чадах ухамсартай амьтан. Тэгэхээр төгсгөлд нь юу хэлэх гэж байна бол хайр бол зүгээр л биднээр яах вэ? Тоглолт нэг тоглоом. Энэ тоглоомыг бид нар яах ёстой? Таньж мэдэж барж байх ёстой. Ялангуяа одоо энэ хүүхдэд бол яах вэ? За энэ бол ийм зүйл, энэ бол байхгүй зүйл. Энэ зүгээр л чамаар яах вэ? Тоглолдог зүйл. Энд бол хийх хоосон
хуурмаг зүйл гэдгийг бид нар таниулж авах юм бол бидний хүүхэд энэс айхгүй зөв өөртөө ихтэй тийм хүчтэй нэгэн болж өснө. За анхаарал тавьсанд баярлалаа.